Яа, одоо энэ дуусч байгаа юм чинь хэвтүүлээ эргүүлээ. Тэгээ яах цаа. Одоо эргүүлээ таарсаар нүсэлцээ өчөө шууд. Йоо. Тэгэл би ер нь айгүй ахиж эмхтэн үнд итгэл байна алдчихсан. Би ч одоо үерхэж байгаа хүний та гуравтаа зөвлөхөд Би бас тийж боддог юм аа. За сайн байцгаана хүмүүсээ. За нэг манай нэг лоохны яриа ток шоу манай хичээл ток шоу гэж юм дээ. Тэгээд энэ болохоор ямар учиртай юм бэ гэхээр нэг лоох виног уух хоорондоо бүгдээрээ дотн найзууд шиг элен далангуу мадралдаж таны лонхон доторх аран шиг гаргаж ирэх зүйлтэй. Лонхон доторх аран шиг. За. Тэгээд нэвтрүүлээ газ дуусгасан бүгдийг нь. юу байна? За энэхүү анхыг одоо задлах хүндтэй үргийг танд ингээд өгчнаа. Энэ одоо юунд авах вэ ингээд насан туршаагүй хүүхдүүдийг архитан согтууруулах үйл ажиллагаанд идэвхтэй уриалсан гэдэг. Хүрчээш төвлөсөн. Хүрчмэстэй. 98 он шүү. 98 он уу? Жоохон царайтай хүүхдүүд. Бэйжинг фейс. Энэ цаанагийн хөшин царайтай болгосон. Захтаа аваад юм бол нэг дунд нь нэг гариг. Зүгээр аашны хүүхдүүдийг Forest Gump архитаж гэж бодсон шүү дээ. За. Өчтөр нөгөө нэг нэвтрүүлгээр орсон аахгүй. За. Нийлээ. Тэгсэн чинь доор нь нэг ах. Боловсралтай залууд нэг л юм илүү байна. Гэвчихсэн. За юу юм? Тэр нь сахал юм байна. Энэ сахал их түүхтэй ингээд хүмүүсийн харцыг дандаа ингээд булаасан тийм сахал байгаа байхгүй. Тэг хүмүүс атаархтай юм шиг. Худлаа яа нахуу энэ таа. Пүүг харах болгондоо ингээд анхнаасаа нэг боддоос байхгүй юу? За. Ганц хүрээд үзэж болох болов гэж. Болохоо. За нэвтрүүлгээр өрөө да. Би бас тийж боддог юм аа. Би бас өөр ингээд нэг ингэж ирмэд ингэ суугаад шүү дээ. Харин тийм тийм. Картатай нэг сууж үзэж байна. Ирмхээр. За сахландаа өрүүллээ. Баярлалаа. Баярлаа. Гоё юм аа. Би гараа авахгүй гэж. Тийм. Төрсөн гаштай. Бүгд л тэгж боддог. Ингээд дөрөнтэй хүмүүс гарч чадахгүй ингээд оролдоод байхгүй. Бүр ингээд нэг дотроос нь ингээд юм хөдөлгөөд нэг би ингээд нэг гिचсэн. Яна эрэгтэй хүний хүртэл тийм хөдөл. Тэгж бодогдоод чи сахлаа оролцдог байх юм шүү. За тэр яхаа би яхаа золоогоор юу вэ? Тэгш чи юу бодоо. За cheers guys. Нэг амсаар шүү. Чи харин надад ярэ хийzээ. Арай хийчих. Намайг жоохон сахтах гээд нөө. Нөө нэг ингэж үнэрлж байгаа. Тийм. Имиж бодлоо гэсэн. Эхлээд ингээ үнэрлээд тэгээд одоо вайн чинь ингээд агаартай холдсон шүү дээ. Ингээ эргүүлж хавцаа. Тэгээд тэрний дараа ингээ үнэртэнгүүт алкогол нь задраад илүү нэг тийм арай хурц үнэртэн гэсэн. Тэгээд ингээд бүх хамраа хийж үнэрхтэн бил ингээд. Тэгээд арай өөр үнэртэн. Анхныхаасаа. Тэгээ одоо ингээд гэрэлт тавина штэ. За. Тэнгүүт ингээд нөгөө сүүдрээр нь нөгөө хураа юм уу гэх нэг харж март юм бэл. Нөө бүр тийм аим нарийн. Чи нэг нэр юм байлээ. Хойлоо зөв мэдээ. Бачи. Тэгээ энийг нөгөө нэг ингээд заавал таглах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө юу н гарчин гэвчлээ мэдхгүй. Одоо нөгөө яг вайн мэддэг хүмүүс нь алуулах үедээ. Дандаа юм ярихаар л ардаасаа ингээд нэг халуулах юм шиг санагдаад. Хамаагүй бас юм ярьж болохгүй. За ойр үед хэрэг халуулж байна та. Би бол- Энэ хүн бол их халуулж байгаа. Би яг мэдчихэв. Би бол амар алалж байгаа угаасаа. Ямар утгаараа асуусан гэсэн үг. Хамгийн ихээр юу гэх юм? Хамгийн ихээр чамаг одоо юу гэх юм? Миний хамар амар хэрэн сэдэ болж байгаа. За хамрыг хугалчих юмсан. Тийм. Өөр юу гэж байна одоо ингээд хамар. За өөр юм өртөж гин одоо. Хожаа вэ гэж юм. Үгүй. Чи яасан чи намайг харснаа. Би хожаа вэ гэж бодсон юм уу? Хамгийн түрүүнд хүмүүс орж ирэнгүүтээ энэ муу хожаа гэдэг. Гэхдээ намайг яасан ч хожаа гэхгүй л дээ. Тийм. За. Би ч нөгөө жоохон Европт зэрэг байхгүй. Хамраа хаана янзлуулсан бэ? Оо за. Тэгснэ өөр одоо нэг тэгж ярьж байгаа хэсэг бүлэг хүмүүс аа нөгөө бүлэг хүмүүс нь болохоор чи хамраа засуулчвал хөөрхөн болох юм байна да гэж. Тэгснэ хамран дээрээ бүргэдтэй хөөх биш нүүрэн дээрээ бүргэдтэй хөөрхөн ох юм ахгүй шүү гэж хэлчихсэн. Миний хамрыг тайван байлгаад өгөөч юм байна. Хэцээх те. За бүгэр сайхан. Сайн намайг яриад дууссан шүү дээ. Одоо соёмбоор орчих чинь золоороо ороод соёмбоор орчих واخгүй. Би зүгээр ярьчихдаг. Би болохоор нэг тийм танигдсан юм биш болохоор нэг тийм атак одоохондоо алга байна. Тэгээд
Зүгээр нэг гоё ганц хөвгчлөлтэй юм яриад гэж надад саяхан болсон юм. 7 хоногийн өмнөөс юм. Би ингээд охинтой харьцаагүй амар удаж жагаад Оо за. тэгээд нэг онлайнаар танилцсан байхгүй юу? Тэндэрөө. Үгүй тэндэр шиг. Бэдгийн Инстаграм манай нэг За. Сабо гэдэг залуу чинь тэндэр дотор явж илээ. тэндэр ч яах вэ? Зүгээр гоё шинэ хайзуудтай үлээ шүү дээ. Тэгэж. Гэдэггүй яг юм. За би тохиолдсон юм байна. Ямар сорилгүй юм бэ? За Би болчих юм уу? Миний охинд танилцсан байхгүй юу? За. Одоо ингээд юу таалагдчихсан байхгүй юу? Тэгт арчиж үзээгөөс. Тэгээд танилцсан гутаа. Тэгээд маргааш мал царсан байхгүй юу? Танилцаа шууд маргааш. Маргааш нэстэй зүгээр нэг танилцаад 7 хоногийн дараа ахаа битсэн байхгүй юу? За. Нэг тийм шүнжэнгөө ингээд бичдэг шүү дээ. Нэг тийм шөнийн нэг гоё conversation болдог шүү дээ. Тэгэл амар гоё харилцаж байсан. Хүүхдэд шүү. Тэгэл уулзахаар болоод дууссан юм. Маргааш уулзахаар болоод. Тэгсэн чинь над руу өглөө ингээд видео колл орж ирсэн байхгүй тэр охиноос. Амар сонь. За. Би ингээд гайхаад Би чайн юм. тэгээд аваг байхгүй юу? Надад 3 4 удаа залгасан байхгүй бүр ингээд дахин уурсан. Талаацчихдаг. Юурс авахгүй жол. Яасан бол би чи шалах гэжсэн юм шүү. Ямар хуу царайд. өглөө бас боддоггүй байна. Тэгэл би ч гайхаад уцаа нэгээл харсан чинь баг юм шигсэн байт юм. Чи миний найз зөвхөнтэй уулзаж яах гэж байгаа лалраа гэсэн. Йоо. Тэгэл би ер нь айгүй ахиж эмхтэн үед Чи яг итгэл байна зүгээр алдчихсан. яг одоо ингээд нэг газар ингээд харангуйтаа зүгээр ингээд онлайнаар танилцсан юм уу те? Амьдрал Тийм амьдрал дээр бол уулзаж байгаагүй. Тэгэд ингээд танилцсан чинь уулын чамтай ингээд танилцсангуутаа Би тэр асуусан байхгүй бүр чи найз залуутай юм уу гэж асуусан. Байхгүй. тэгснээ найз залуутай байсан юм шүү дээ. Тэгээ одоо чинь тань огтод ч тань. Дэх юм одоо ингээл та нэг залуутай яхав зүгээр дундуур нь хэрэлдээл нэг залуутай чаталчих заяа. Тэгсэн чинь найз залуучаа зүгээр болсноо. Тэгснэ найз залууч уцсаж чинь юу шүүг аваал уншаал. Энэ залуу руу чинь би зална гэхээр за тэггээ сууж дим үгүй ээ. Тэгээ яах юм? Тэд нэмэдгүй тийм байдалд орж байгааг болохоор Сэвчгүй нэ би нэг залуучтай нэг ойр байгаагүй. Арайч яг хажууд нь байгаагүй л хөт. Үгүй яг хэрвээ зөвхөн хэрэлдсэн биш салцсан байгаа нөхцөлд би өөр хүнтэй харсан уу тэр хүн хамаагүй шүү дээ. бас тийм л дээ. Тэгтээ нэг юм одоо залууч ч юу гэдэг юм шүү. Тийм хартай гэх юм уу, хайраасаа болоос хорчд юм уу, нэг юм харамлдаг сэтгэл нэг юм дэврүүн. Тэгснэ ингээд хүмүүс ингээд одоо юу ч гэдэг юм шүү. Тийм үе байд юм шиг лээ бас эрэхтэн. Би одоо тэгүүлж үзээг болохоор сайн. За одоо ч хамаар юу вэ? Надаараа Өндөр байх хэцүү байна уу? Залуучууд олохгүй байна уу? би нэг өдөр болчихж байгаа шүү. Азагийн төрсөд лагер дээр болно гэсэн. Лагер дээр болно гэсэн мэдхгүй яач лагер дээр гэж. Өндөр байх хэцүү байна. өндөр ахаа надад болохгүй байгаа. Хүмүүст л асуудал болоод байгаа юм шиг байгаа. Нацаа чи метр идлээ. Үгүй гэхдээ 77 асуудал болох биш нь чинь чамаас Аюулгүй, өөрчлөлт бас асуудал болно үстэй. Чам таалагдсан залуу чамаас номхон байвал чи харах юм уу? Гэхдээ би бол харж болж байгаа юм. Сонирхож байна. Харж болчихж байгаа юм. Одоо нэг юм мод гарч ирээд байгаа байхгүй юу? Намхан залуучууд өндөр охтуудыг ингээд найраад өөр юм болгоод за ингээд хэлчихээр за За өөр юм болгоод яасан. Тэгээд өөр юм болгож авч чадж байгаа хүний одоо тэр залуугийн чадвар байхгүй юу? Тэ тэр эмгтэйг одоо ингээд найраад ингээд найз охиноо болгоод тэр охиноор ингээд гангарж байгаа бол тэр одоо залуугийн Холливуудын тренд өстэй. Тийм. Өндөр хүүхэнтэй халдсан намхан залуу. Тэ. За тэгээд үгүй найз залуу малуу залуу эрэгтэй хүнээс ер нь хол болохоор Тэр удаа гол. за ер нь үерхээгүй удчих. Тэр нэг хол гэдэг маань чааталж мааталж нэг хайлт уулцсан үе бол байгаа л да. Гэхдээ ер нь бол хол байдаг та. Тийм. Хүмүүс одоо яадгийн энэ охин одоо хүнтэй харьцдаг олон харьцдаг хүнтэй юм уу гэж ах шиг. Эсвэл чи хит өндөр болохоор залуу болтохгүй байна уу гэж ах шиг. Тийм. Уус хамгийн ихний бодол тэр байна. Ай, мохоос. Тэгээд ер нь бол өсөл сонирхолтой байвал те авьяас чадвартай байвал Намайг ирүүлээд аваарай гэж тийм тийм. За бас нэг тийм хэлсэн зарцсан байгаа биш үү? Манайх зарим нэвтрүүлэг өсч шүү. Ойлгоо. за уучлаарай. Яа одоо энэ доор нөгөө ба. Маска. Читэр би нэг Тэд нэг найз болчихлоо уулаана. шармч уулахаар одоо яа.
Зүгээр. Rising Stars шүү дээ манай залуучууд. Энд бас нэг Rising Star хүн байна. Mesmerism. Би л хамгийн согон баг шиг байна. Би зайлшгүй үгүй. Сайн байна. Одоо юутэл реклам. Тийм штэ. Юнитэл Яа, би юнитэл авсан шүү. чи бүр юнитэл. Тийм ингээ баатрын хувцастай. Үчээстэй. Дөрөв хүчтэн багц шүү. Дөрөв юуны? Дөрөв хүчтэй. Бэлгийн карт тахгүй. Би ч өөрөө бэлгийн карт тахгүй. Энэ wine ямар вэ? Энэ надад айгуу таалагддаг. Тэр халаач байна. Би чи юу нэг хурдан халтдаг хүмүүстэй. Жаахан халтглаа. Би ч халан байна уу юу? Одоо нөгөө залуу руугаа шууд биччих. Хамаагүй зүгээр. Нэг хондоо Дууд тэгэж. нэг классны хард одоо бүгдээс хамаагүй заяа. Нөгөө нэг азагийн нөгөө бичлэгэн дээр яцсан шүү дээ. Яасан муухай согтдог өхөн бэ гэдэг байсан. Тэр месмеризмын нэг бичлэг өсөрт үзег юм уу? За гол ярианд асуулт. Намайг Фрүсэрэн гэдэг би старт гэдэг компанид ажилладаг байгаа. Фрүсэрэн байгуулагчдын нэг нь. Тэгээд Та чинь дөрөв төмс гэдэг нэвтрүүлгээ хийдэг байсан бид нэр. Одоо ер нь хийх байгаа юу те? Тийм онгорснаас хойш бид нар дугаар гаргаагүй лээ. Сүүлд нөгөө альбиос болмос юм байх. Ивент хийгээдсэн шүү дээ. Би тэрэн дээр яг дөрвөн төмс гэдэг хүмүүсийг одоо ингээд ойроос хараад нэг юу гэдэг яадаг хүмүүсийн ингээд Чи очсон юм уу? тийм шүү дээ. Нүр тулж ирсэн. Хаана байсан? Нөгөө нэг жаз. Тийм ирсэн юм уу чи? Очсон шүү дээ. Хаана сууж ийсэн? Бүр яг орд сууж ирсэн шүү дээ. Би харин. Оо тийш дээ. Чи нөгөө нэг ирсэн. Нөгөө буудан дээр сууж байхад ирээд тэгээд чи чинь тэр охин биш л. Энэ гэж. Нэг хондоо авсан чи яа. Тэр ч очдог хаа тэгээд наа яа. Тэр ялууч аваад чи ч тэр нөө. Бэчи. Тийм юм шүү. Сая нэг тийм яриа Тэгээд болчихсон сонь уу? сайхнаас гэх юм бол одоо найз охинтойгоо байж байгаа. Яг энийг хэлүүлээд би бүр нэг юм болсон байхгүй юу? Тийм 7-8 сар болж байна битэр чи одоо. Ирэхэд Тэр удаа сингл явсан бай. жил сингл явсан. Тэгээд тэр үед би нэг юм сонссон байхгүй юу? Тэр найз охин нь өмнө нь үрчсэн. Тэгээд салцсан байсан юм шүү. Тийм. Тэр өрхдөг. Дараа жоохон яриач. Тийм өрхдөг байсан. Тэгээд битэр салаа жил олоод тэгээд буцаад нийлсээ. За За өөр асуулт байна. Ингэж өгдөө. нийлхэд тэгээд төмс болох мэдрэмж ямар вэ? Тэгээд түүнээс хойш би төмс гэдэг үгний тодтголын би юу яасан? Өөрчилсөн. За. Төмс гэдэг бол одоо өмнө нь бол сингл гэдэг үгийг агуулгадаг байлаа тийм. Тэнгүүт одоо бол төмс гэдэг үг чинь өөрөө амьдралын хэв маяг юм байна. Одоо ийм нэг жоохон тэнэг дүүнгтэй ингээд нэг юугүй мэдрэмжгүй тийм хүний хэв маяг. Ер нь бол мэдрэмжгүй гэдэг үгийг төмс гэдгээр тодорхойлоод байгаа шүү. Хүлдүү лөө. Тийм жоохон ингээд тийм найрах гад ингээд тахт нөгөөх нь ингээд за энэ найз яваар л хайцчих даа гэж бодоод идэх те. Нөгөө юу яадгүй гэдэг чинь нөгөө уянгалч чаддгүй. Тэгээд Одоо ойлгож байна. Крэ. Өөрөө тэгээд одоо төмс сайхаа болж чадсан уу эсвэл одоо хүртэл төмс нэрээ Төмс манай зөвхөн бол төмс. зүгээр стил ингээл төмс. Би ч гэсэн төмс юм билий. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тийм шүү. Мэдрэмжгүй. Тийм. Амар хөөрхөн мэдрэмжгүй байхгүй юу? Тийм. Өөрөө ингээд одоо Өхөөрдөн яг мэдрэмж. ойлгох байгааз. Тийм. Тэгэхээр чи ер нь бол нэг төрлийн төмс гэсэн үг заяа. Хөөрхөн байна. Манай Саянбаг бас авч суухан байвал эртхэн холбогдоорой. Сингл шүү сайхан шахалсан зүрхстэй ахад автагдсан байгаа. Ахад нэг хүний найз зөвхөн булаах шахсан байна. Баригдсан. Тэр залуу байх юм бол Гэхдээ тэр жоохон муухай те. Гэхдээ зөвхөн найз хүнтэйгээ хоорондоо яриад учраа олчих юм дээр заавал ингэж энэ хүнийг тэгж юу гэдэл харуулдаг Би юм хайсан байгаа шүү. те. Бэ төлөвлөгөө хайсан шүү. Нөө салаагүй. Тэгээ ингээд Бэ төлөвлөгөөнд манаас Саянбаа орччихлээ. Чи ямар сайн мэдэж байгаа хүмүүс ер нь бэд төлөвлөгөөтэй амьдардаг юм уу? Тэдийн гисэн ахтад ингээд ярахаараа ярьдаг байхгүй. за одоо ч хамаагүй гоё ярина шүү дээ. Хамаагүй. Юу ярьж байгаа. Яг тэгдэгсэн манай найз ер нь аль те. Юурга Бэ төлөвлөгөөнд нь л орсон юм байна. Тэгээд нөгөөт нь мэд Нөгөө за тэр чи инэрлэл вандэ боёнчлог нэг дуу байдаг сте. Чамд олон залуус запасны байгаа болохоор бидний харилцаа апасны.
Тэ ямар амар өгүүлж байна. Боддоо одоо ингээд тэр хоёрын харилцаа одоо ингээд бараг дууссан баг тийм. Гэхдээ тэр чинь одоо зүгээр тэр залуугийн тэр охинтойгоо уулзраа орлох гэж байгаа нэг арга хэрэгслэн юм шүү. Тийм акшн гаргаж байгаа. Тийм дуусаг бах уу тэр хоёр л явсан бах уу. Зүгээр энэ хүн л жоохон шокнд ороолон өнгөрсөн байна. Яг харах юм бол тэр нэг амар хартай залуутай ч юм уу тийм нөхөр ингээл бид нар өрөлд байдаг шүү дээ тий. Тийм үсч байгаа л дээ хамгийн гол нь. Тий. Хэрдээ салаад нийлээд ингэж байгаа л. Яг хэрэлдтгүү ингээд ямар ч акшн гаргадаг тийм хүмүүс ч ингээд гид залчдаг. Бүр амар хүчтэй сал. Тий. Тэгдэг тохиолдол. Тий, тэр бол өстой өнө шүү те. Хоёр ч гэсэн ярьж ийсэн. Хэрүүлгээд яваад байх нь зүг юм уу? Окей, чив чимээгүй. Окей, зөв яг ямар ч нөхцөл байдал хоорондоо ярилцаж учраа олсон л зүг л дөө. Гэтэ одоо залуучууд амар гоё нээлттэй болсон байлээ. Тийм ярьж байна те. Маш гоё нээлттэй болсон цаг уу ирсэн байна. За яаж вэ? Би одоо юу ярих уу гэж баг бодлоо. Одоо хин залуучууд. Орон дээр суугаад ингээд нэг муурны зураг байхдаа ингээд өглөө ингээд Муур биш тэр чинь. үнэг ингээд яг тийм байдалд орсон юм. Тэгээ одоо залуучууд юу гэж үчих та баярлаа одоо. За соёмбороо бол тэгдэв байж. Над руу нэг залуу бичвэ. Жохон амар хөлтөө. Хизээ. Сайхан бас сайхан шүү дээ. Сайхан. Хизээ. Тэгээд бичиж байгаа хүн нь одоо тийм юм уу? Найрж байгаа арга барил нь тийм юм уу? За би нэг хэдэн сторийн дээр хариу үйлдэл ингээ нэг юу имиж дардсан шүү дээ. Ингээ даалга малгаж байгаа. Тэгэхгүй над руу дарсан юм байна. Тэгээд би тэрийг хараад зүрх дарах хэрэгтэй байсан юм уу? Эсвэл нэг юм бичих хэрэгтэй байсан мэдгүй. Тэгээ орхисон юм байна. Тэгсэн чинь над руу нэг юм бичиж чинь. Өөрөө хүн юм бичгээр ямар тоод юм биш дээ. Хариу үйлдэл бичдэг юм биш дээ. Хариу үйлдэл өгд юм биш дээ. Тэр одоо би зүгээр хальт таньдаг юм уу? Бити таних юм чинь. огт танихгүй. За зүг зүрэж очсон гэсэн юм уу тэгээ. Тийм. Зүгээр сторийн дээр дахиад бичиж орж ирж байгаа байхгүй. Дарсан дүүл реакшн авах юм бичих хэрэгтэй шүү. Нэг дата зүгээр юм асуулт хийсэн. Чи краштай юу гэхээр би өөрөө краш гэлцээ өөрийгөө. Тэгсэн чинь тэрэн дээр нэг орж ирж байхгүй юу? Тэгснээ нэг хөлтөө юм яриад өөрөө царайлаг хэрнээ муухай ааштай болохоор одоо хүртэл найз залуугүй байгаа юм шүү гэж хашаад юу гэсэн. Уулзсан чи амар гоё соёмбоо шиг залуу байл яг. Гэсэн соёмбоор орсноо. Тэгэхээр соёмбоо чи. Яг ингээд соёмбоо шиг залуу өрөөд ирвэл яг уулзсан чи тийм хүртлээ. Нэг хөлтөө яриад болоод байдаг яах вэ тий? Үгүй зүгээр яриа биш зүгээр бичгэн л тийм хөлтөө. Яриа гайгүй. Амар халаацсан юм. Зүгээр. Би бүр Сэргээд Гүг надад нэг хөлтөөс юм байна. Айгу. Заланх дуусчих шүү. Явал. Тэгээд тийм залуу байвал яах вэ? тийм залуу байлаа. Тэгэхээр яг нэг уулзч үзээд яриад яах нь их нүг нь бас нэг үзэл мэдгүй яштай үгүй юм. Анхнаасаа нарийн хоогоон ингэж хам таалагдах юм хөлтөө юм чигтэй юм уу? Ганц хүнтэй ч уус болох үстэй. Газар уулзсан шүү дээ. Өө ийм би найзтаас зөндөө юм сонсч байсан заяа. За тэр яг зүгээр хөлтөө гэхдээ яг тэгээ уулзаа явж байгаа гэдэг юм зөндөө сонсч байсан. Та би уулздаг л үстэй. Би нэг арга хийсэн юм шүү. Тийм юм байна. Би танилцтаа би нөгөө хүн амттай харьцдаггүй юу гэж уулж мonsдаг болохоор. Одоо ингээд хэлчих нөгөө буруутчаад. Яг ч бүгдээ вайн авчаад яа одоо энэ дууссан байгаа юм чинь хэвтүүлээ эргүүлээ. Тийм яах цаа. Одоо эргүүлээ таарсаар нүсэлцээ авчиж шууд. Атастаа гоёлчтой. Зүрхийг оригоосаа тийм. амар асуусан. Би амар халаана яа. Зүгээр. Гэхдээ улаад юун тавья. Халахын залуугийн гол цонхоо яг ямар эд юм бэ? Би засгаад байгаа болохоор мэдэхгүй тийм юм да. нөгөө жоохон алкогольны жоохон ашигтай байхгүй юу? Тийм. Нөгөө нэг яг шалтгаан уу эсвэл нөгөө нэг ингэж хийхгүй бол Үгүй нэр ингэсэн энэ нөгөө удамшил. За чиний одоо залуу найзын асуудал яаж вэ? Тийм Би тийм. ер нь бол сингл аягүй удаж байна. Хэр удаж байна? Нилээн удаж байна. Сайн бат. Тийм Сайн шахсан бат. зүрхтэй. Цанцаа тайлна. бүр ингэ хаашлаад хэлсэн шүү манай. За. Бид гоо юу хийсэн яасан тэгээс. Яг ингээд яах вэ? Гайхдаг шүү дээ. За тэгээд од усноос хойш хэрэг юм бичих юм хүмүүс.
Гэхдээ яг уу эсвэргээрээ дүүлэх юм уу? яадаг юм бэ л те. Дөрөв төмсний хурдыг бол хоёр нь уулцсан шүү дээ, тийм. Тэгсэн. Үгүй нэрэ амар хурдан төсөөлж ирснээс бүр амар илүү ингээд хурдан гараад ирсэн байхгүй. Тэнгүүд за би одоо өмнө нь ингээд миний Instagram ингээд privateтэй ингээд нэг цөөхөн дагагч магчтай ингээд явдаг байсан шүү дээ. 3 followersтэй нэг нь байсан. Тэгээд тэнгүүд чи ингээд яг тэр тохиолдолтой ингээд нэг сонирхдаг залуу мөлөтэй ингээд уулзаж үзэхэд айгүй ер нь боломжийн заа ингээд хоорондоо ингээд танилцаж манилцал ингээд уулзаж шүү дээ. Тэнгүүд яг одоо тэгээд ингээд юм бичиж байгаа ингээд хүмүүс нь заяа. Ингээд try хийж байгаа хүмүүс нь ингээд нэг тийм ягаад ч ингээд надад ингээд таалагдахгүй хүмүүс заяа. Тэнгүүд намайг ингээд за энэ ч угаасаа найзлуутай да. Энэ ч намайг нэг тогтдээ гэсэн бодолтой хүмүүс амар их байд юм шиг үлээ. Тэгээд над руу ер нь бол яг за чатлчи да гэж бичиж байгаа юм бол байхгүй. Харин тэгээд байгаа. Яг тэгээд байгаа. Юу нэг байхгүй. Би сайн мэдэрч байна. Тэрнээс биш өмнө нь болохоор яг амран жишээнд ер нь аюу гоё адал явдалтай амьдралтай байсан байхгүй юм байл тий бодож молзоод ингээд ер нь бол амрах хүмүүс юм. Тэгсэн чинь одоо болохоор шал эсэргээрээ ингээд бүр ингээд хүний ормонд ингээд чатлах ч юм уу ингээд байхгүй болчихгүй. Тэмүүтээ хүн жоохон ингээд ямар сони юм бэ гэж айгу бодсон юм лээ. Хойлоо чи амдаа юм шүү дээ. Тэгээд байгаа юм. Тэг өнөө би чи нөгөө найзхантай болохоос өмнө нөгөө дөрөв төсөө идэг байсан шүү дээ. Тэгээд дөрөв төсөө бүр хийхээс өмнө ч бол ингээд яг нөгөө. Тэгсэн чи яг дөрөв төмс хийж эхлээл тэгэл нөгөө нэг хүмүүс хандлт аваад ингээд гэсэн ч хүмүүс бүр ингээд амар дүлчтэй юм л ер нь бол. За энэ угаасаа амар олон хүнтэй уулздаг бах туу гэж боддог байх зүгээр тэгж таасан. Чи яагаад над руу тийм амар айсаар цагаа. Би бүр яг ардаас нь тайлбарлаад бэлдээд. Үгүй. Тэгдэг бах. Тэгэхээр залуучуудаа бүгдээрээ гоё зөрөгтэй бол бичээрээ. Тэгээд од байлаа гэд найз хүн найзлуутай гэсэн үг биш юм байна шүү хүмүүс. Гэтэ нэг амар зөрөгтэй гоё залуучууд гэдэг чинь бараг бүрийг гараад тэр гадаач ирчлээ. Тийм байхгүй юм уу? Би нэг Кастело Лелага барьцсан гэж зогсож байдаг ш. Нэг удаа тийж гарч үзээ. Тийм. Гарцсан юм уу чи бүр? Гарч юм уу? Их сонирхолтой гой санагц амар гоё тийм шийдэн гээ гой залуу шиг. Тэгснэ ингээд намайг одоо авч дуудсан хүн болохоор шууд ингээд өөрөө Гэтэ тодорхой хэмжээнд таньдаг байж чи гарч уулзсан шүү дээ. Тийм. Таньдаг байсан л та. Тэгэхээр чи танилцах хамгийн гол нь танилцах үйл явц гэдэг чинь өөрөө айгүй чухал болчиход байгаа байхгүй юу? Соёмбор охтууд ер нь бичих юм уу? Мэрсэр бичих юм биш үү? Тэгээд нөгөө нэг гонхсон нэг нь намайг таахгүй готаж ирснээр би таахгүй гэдэг чиг ер нь бол юм амар их байгаа даа тийм. Тэг бичээр яагаад гэдэм аа жоохон би ингээ өөрөө ингээ төрүүлээ алтмаа гингүүд амар нэг санаа зовоод юм. Яагаад? Гэхдээ ер нь бол эрэгтэй хүн чинь өөрөө амар гой санаачлахтай байж байна. За тэгвэл ингээл хөчлөө та соёмбо та нарын стори дээр нэг зүрх дарна эргээ та нар өөрсдөө хөдөлгөөх хэрэгтэй. Охтууч нь гэдэг амар эйгөө нөгөө гойн над руу бичсэн шүү дээ гэл нэг ингээд скриншот би нөгөө явуулаад байт юм шиг санагдав. Тэгээ болцсон шүү дээ одоо үеийн хавтаа тэгээ болцсон тий. Тий бүгдээрээ. Тийм шиг. Бүгдээрээ тэгээ болцсон тий. чатаа шиг. Чи жоохон хотод руу бичээд байвал тэгээ штэ. Тэгээ штэ. Том болцсон хотод ч ерөөсөө тэгээ болчихсон штэ. Болцсон байхгүй юу? Тийм. Том болцсон хотод ч зүгээр ингээд эндээ үзүүлээд энэ хэр байна гэдэг ингээд. Тийм. Энэ юу н амьдралаа хэр авч явах вэ? Тийм шууд амьдралаа бодно штэ одоо ч. Тийм тэрнээс ч нөгөө нэг царай зүс мус бла бла гэсэн юм сонирн байха болчихж байгаа штэ. Би нэг дүүгээрээ тоглоод нэг залуутай уулзчаа гэхгүй. Тэгэхээр зургийг олчих гээ. Instagram-ны олчих гээд. Тэгээд Instagram-ны олчих private гэсэн баггүй. Тэгэхээр би нэрээ нь шууд хаагаад Facebook руу н ороод залууг нь хараад бүх зургуудыг нь хараад тэгэл доошо гүйлгээл төрсөн өдрийг нь хараад за загсны орд юм байна. За загсны орд юм байна. За доороо нэг дүүтэй юм байна да. За энэ ер нь бол ээж ихчтэй имитэйгээ өссөн юм байна да гэл ингээл хараал те. Бүдрийг хараад тэнгүүтээ шууд нөгөө дүүрэг очиж байгаа байхгүй. Ийм ахтай байсан ч болохсон. За наа хуураад. За наа залууч ер нь бол хань болох юм байна. Гэхдээ ер нь их дотгошоо хүн биш шүү. Чиний үгэнд их орох юм байна. Бахан таамаглаад. Хөөе пүү надад нэг залуу байна. Чиний судлаад өгөхгүй. Чиний болох уу? Чиний хоороод болохоор. Хоороо чи яаж? Хоороод аав шүү. Тэгээд шууд тийм заа. Яг нэг залуу чи нэг сайхан судлаад гаач. Тэгээ. Facebook-ны явуулчих заяа. Тэгээ заяа.
Тэгээд төрсөн өдөр юм уу төлөв байх юм бол тэгээд ерөөдөө бол таамаглалчин заяа. Бараг нөгөө нэг төрсөн өдрийг хараад зурхаан байх. Бараг зурхаач юм биш. Та хоёр бараг ингэн аа. Тийм. Амьдралын зурлаг мурлаг зурж байгаа. Залуухан над руу явуулаад бай. Одоо би өстө хамаагүй шүү дээ. Ийм салбар ирсэн биш. За тэгээ манай старт ихтэй маань дараагийн 2 дахь өдөр бол сургалтай. Та бүхэн entrepreneur болъё гэж бодож байгаа юм байна. Хөөс маргааш манай шинжилгээ Манай Би ч одоо үерхэж байгаа хүний та гуравтаа зөвлөхөд ер нь бол царайны сайхнаар цайс хүлээд нэг хол явахгүй юм байлээ. Богино шорт тойромдоо бол болох юм. Болно. За лонг тойромдоо бол болохгүй. Болтгүй юм байлээ. Тэгтээ одоо бол ингээд бид дөрөв шиг царайны сайхантай хүмүүс сайхан сэтгэлтэй хүмүүс байгааг бол үгүйсэхгүй. Ховор long time даа байна уу? Short та нар бүр ингээд хосын харилцааны талаар царайны сайхан яриадсан. Би болохоор нөгөө нэг амьдрал бодож шүү дээ. Амьдрал ажиллаа. Тийм амьдрал ажиллаа ингээ холбож молбоод тийм хаашаа тавьсан. тийм хайр дурлал тийм ажил ингээ царайгаараа жоохон нөгөө нэг амьдралаа авч явах гэдэг байгаа байхгүй юу? Тийм үстэй чи ч царайгаараа ингээл чамаа ингээл харангуйтаа за 4 төсөв пүү скол стартын пүү гэл царайг чи хараад арай өөр хүмүүс харьцсан шүү дээ. Ер нь бол олон танигдсан гэдэг чинь өөрөө бас жоохон ажил ингээд урагштай явах юм юу байгаа байхгүй юу? Пүү гэдэг хүн чинь зүгээр нэр төрөн л хүнийг авч яваад байгаа юм болов уу бодохгүй юу? Гэхдээ пүү гэдэг нэрээр бас царайгаараа танигдсан байгаа шүү дээ. Тэгэхээр чи би болохоор тэр талаар нь ойлгоодсэн шүү дээ. Буруу ойлгосон. Золоостой байхгүй юу? За. Чи их буруу бод. Царай. Гэхдээ царай л бол царайштэй тэгэл царайгаараа л ер нь амьдрал авч явж байгаа. Өөрөө профайл үүсгээд дахиад тавья. За. Одоо л нөгөө тоолсон зүгээр царайндаа таарсан. Таймдаа явж байна уу? Short time-даа явж байна уу гэдэг нэг өөрийн саяны team time ярьлаа шүү дээ. Гэж одоогийн нас чинь ер нь бол short mort бодож. Энэ одоо энэ хүн чинь нөгөө ганцаараа нөгөө нэг би 3-аас бодоолаа. За 3 дүүдээ зөвлөхөд та бүхэн маань long term-ыг хайх хэрэгтэй. Эрчтэйгээр хайх хэрэгтэй. Тэр болгонд чинь short term-д зөндөө таарна. За short term-д бол short орн гэж shortlоо явуучих хэрэгтэй. Short long. Анаад юм. Үгүй shortlоо үзээд. Харьцаа болио гэдэг яаж хэлдэг? Харьцаа болио л гэж хэлсэн шүү дээ. Шууд хэлдэм үү? Үгүй далдуур хэлсэн шүү дээ. Яаж талдаа гэж юу? Харьцаа боллоо. Одоо эхлээд ийм эможи явуулна ингээд. Ийм үуч байт юм уу? Тий. Тэгээд дараад нь ийм нэг ийм symbol явуулаад. Юу ч болохгүй юм аа. Тэгээд symbol явуулаад. За. Тэнгүүтээ ардаас нь ийм gif явуулаад. Тэгээд ардаас нь харьцаа боллоо шүү гэж. За манайха яг энэ Хөө наач болохгүй шүү. ийм дараа нь Үгүй сарбач өөрөө л тэгж харьцаа боллоо гэдэг яаж болсон хэлэх вэ? зүгээр шүү дээ. Таг болсон зүгээр. Хөө тэр чи ста балер шүү. Өстой балер. Ер нь хүмүүс чинь тэгдэм шүү. Тэгээд Яаж ингэж Үгүй имэйл бичсэн зүгээр. Имэйл яаж ингэж муухай байдалд оруулах вэ? наа чинь чихэд л байгаа юм байна. Үгүй надад тийм байна. Чи яаж харилцаагаа дуусгаа мэдэхгүй байгаа юм уу? Ер нь хүмүүс хамгийн бухалдах гэж бодсон. Окей, яхав та ингэж шүү дээ. Ингээд нэг чат ч ингээл явж байгаа л өнөхөд ингээл уулзаал ингэснээр за ингээд өөрт нь ингээд тохирохгүй юм байна гэдгийг ингээд мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ ингээл чатанд ингээл нэг жоохон синдээд сквал нэг юм ганц нэг үгээр хариу мариу лайк мак бичээлхвэл нөгөө юм чинь ерөөхдөө ойлгочих шүү. Тэгээд хандаа аваад тэгэл Дандаа аваад тэгэл ганц хоёр жоохон гонцсон юм бичил тэгэл лайк болчих. Тийм. Гэтэ шулуухан надад бол хилцэн дээр ирдэ шүү. Хилцэн дээр шүү. Тэр 5 залуу тэр баяра солонгоо. Залуу гэсэн. Залуу гэсэн. Чи юу Баяраа. Аа. Орчлон 3. За би юм асуучихсан. За азагийн хувьд бол нэг тийм юу таалагдсан байна шүү дээ. Шууд гараад тэр гэж залуу таалагдсан Юу байна бүх шүү юм дээ. шууд байл хатдаг юм шүү дээ. Бофи мэл гэснээр Тэний би нэг 20 хооронд нэг хэлэх гээд байгаа юм а бүр хэлж ярьсан юм да. За амар штэ. Зулаагийн хувьд ямар вэ? Эхлээд ингээ зулаа. Зуулан. Oh my god. Саш миний нэрийг мэдгүй. Oh my god. Тэр хамаагүй шүү заяа бүгд тэр. Нэрээ. Нэр чи мэдгүй шүү дээ. Ямар яа шүү блок хийчих хөө. Юу блок хий цаашаа. Миний хувьд юу ямар байвал зүгээр аа. Юу асуусан бэ? Зүгээр чамшил залуу. Тийм штэ. Бичиж инээсээ хэлээрээ жоохон дараа нь шархлаад байдлаа. Надаа яг
эр хүн шиг залуу ер нь бол. Тэгээ эр хүн гэдэг чинь тодлоо чинь. Аа, гоо. Хайсаа. Би бараг эмхтэй биш шиг л асуучлаа. Яг яг одоогийн насан дээр ингээд ярих юм бол тий ядаж тэр хүн чинь өөрийгөө олцсон байх хэвээр тодорхой хэмжээнд төлөвшсөн байх хэвээр. Тэгээ өөрийгөө ер нь олцсон хүн чинь л ингээд цаашдаа амьдралаа яах вэ хүү тий мэдцэн тий тэгэхгүй ингээд яахаа мэдхгүй тэгснэ гинт амар шоу моо эсвэл амар хүнд дурлаад яг нэг тийм хорон гарсан залуу юм. тийм бандын насан дээр явж байгаа хүн бол ягаад ч хэрэггүй тэгээд Тэгэхээр ингэж бодож Гоё насан дээ. би бандын Юу гоё. явж байгаа юу? Аа. Миний хор гарсан уу? Өөрөөс асуу. Дараа нь охин ирвэл. тийм ер нь аль нь штэ тэгэхгүй тэгээд Хортой банд. үгүй яг одоо ингэж байгаа юм. Нэг шорт морт бол хамаагүй ер нь бол ингээд цаашны удаан юу ингээд хайж яваа хүн штэ насаа бодох юм бол тий насаа бодох юм бол тэгээд тэнгүүт чинь ингээд Өөрөө их настай үе юм аа. ер нь одоо настай болчихсон штэ хөшин штэ харагдж байгаасаа шал өөр гэж тэгээд тэгэхээр чинь ингээд алин болгон цаг өрөөлтэй ингээд яваад ах уу тэгэхээр хүнэл хайж байгаа тэгээд миний дотроо бодож байгаа юм бол яг ингээд эр хүн шиг эр хүн гэсэн хүн л бодож байгаа. За гоо нэг юм хэлчихв. Би цаас продюсер ингэж байна. Цаг дуусгаад байгаа юм шиг. Яач. Би зоолог амар гитар тоглолтыг харсан. Тэгээд ганц миний амьдраагаас ганц үзэж. Ганц үзэж хэлээ. Тэгээ бороо хэлээ. Тэгснэ өөр ардаас нь укулеле өгч дээ. Хүлээлээ шүү. Ганц дуу яваа штэ. За юу яа. За. Хамгийн ихний дууга тоглоё заяа. За. Энэ миний гол дуусчих уу? Миний гол дуусчих guys. Тийм. Миний гол дуусчих. За чи. Би тэгтээ амар улаацсан байна байгаа. Улаага байна. Хүлээхгүй улаах юм байна. Дуусах. А one shot. Яа. Энэ хүүхэн чи алхана. Ямар настай дуу явах гэж байна? За энэ болохоор банцэн бүхстэй. хоёрын хамгийн ихний гаргасан дуу байхгүй. Тэгээд ер нь аль сахтай үний дуу гэдэг. Тэгдэлээ жоохон халчихсан байна. Тийм, вайн уусан даач та. Нэг лонхон дотор чиний аран шин гэдэг байгаа шүү дээ. Өнөөдөр Би амар ирэх болчтой шүү. тийм үү. Цаанба нэг эрхлүүлээч. Хаагаад байгаа. За эхлэв шүү. За. Би бүр түрья. Ичээ дахиад нэг бивөөгөө чэжэд минь битгий хэлээрээ. Иргэн төрөнд юуж болоод байгаа. Имэгтэй хүн чинь имэгтэй буян байна. Нэгэл мэдхэн хоолны бичлэг үздэг болчихсон. Идээр өдрүүд ирсэн болов эксүүд минь хагсарч өгөөсөн. Тэгснэг дөөж байлаа тий. Инстаграмын хоёрхан дагагчтай Нэг нь би. нэг нь пүүгийн найз. Нэгэл мэдхэн хоолны бичлэг үздэг болчихсон. Нэгэл мэдхэн хоолхой намаа зүудэлдэг болчихсон. Гадасадан ганцхан гүйтэй. Ваа. Хөг нь алдсан юм шиг байна тий. Харин жоохон яцлаа. Амар хөвггүй шүү дээ. Золтой баярлаа. Золчоо одоо жинхэнэ авьяасаараа гарч ирж байгаа юм шүү тий. Дуусах. Дуусах шийдэх үү? Дуусах.
Үгүй яг хаалт ихэж яасан дуусах гэдэг. Одоо цанхаа өргөжтэй. Дахиад Одоо тийм цанхаа байлаа тийм байна. Одоо цанхаа өргөжтэй. Дүүрээ сайхан ярилцлаа. Зочноор ирж оролцсон Пүү болсон золтой баярлаа. Нөгөө нэг манай продюсерийн хилдгээр нөгөө нэг арчилсан ташил. Ороо да. Нэг өрөнгөрөө.